Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн эмийн хоёр телевизийн мэдээ хэлж анхаарлаа хандуулна. Манай улсад барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Тэгвэл шинээр баригдаж байгаа барилгуудыг байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлтэйгээр барих олон улсын туршлагаас манай барилгын салбарынхан судалж эхэллээ. Байгаль ээлтэй барилгын хамгийн чухал зүйл бол барилгын материалын сонголт гэдгийг олон улсын мэргэжилтнүүд онцолж байна. Швед улсын байгаль орчин судлалын институтийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Switch төслийн хүрээнд манай улсад үйлдвэрлэх боломжтой байгаль орчинд хор нөлөөгүй барилгын материалыг судалжээ. Судалгааны үр дүнд 100-наас гардаг үнсээр барилгын материал үйлдвэрлэх тохиромжтойг тогтоосон байна. Энэ судалгаанд хамрагдсан Улаанбаатар Эрдэнэт дархны дулааны станцуудаас жилд дунджаар 1 сая орчим тонн үнс гардаг болох нь тогтоогджээ. За энэ хаягдлыг дахин боловсруулан ашиглах бүрэн боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Үнсд нь болохоор хаягдл бүтээгдэхүүн. Тэгэхээр үнсийг ахиж хэрэглэн гэдэг бол одоо бүтээгдэхүүний recycling буюу ахин ашиглаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ эргээгээд ногоон болчихдгийг. Ахин ашиглагдаж байгаа. Тэгээд мөн үнс бол хүний биед одоо хоргүй. Яг энийг мэдээж нарийн нэг тэнэлтэнд ор явуулна. Тэгээд яг одоо бол Шведийн байгууллагаас гадна Чехийн Вуста гэдэг байгууллага Монголын үнсний наривчлсан шинжилгээ хийж байгаа. Одоогоор бол ямар ч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэегүй. Төслийн хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн чухал ажил бол барилгын салбарынхныг байгаль ээлтэй барилга барих, олон улсын туршлагатай танилцуулах, тэдний санаа оноог сонсох юм а. Тухайлбал эхний шатны энэ сургалтанд барилгын яам, шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн багш нар төрийн бас байгууллагуудын удирдлагууд хамрагдлаа. Төслийн хүрээнд 3 шатны сургалт явагдана. Барилгын салбарын удирдлагууд, зураг зохион бүтээгчид болон барилгачдыг тус тусад нь сургалтанд хамруулж санал бодлыг нь хуваалцах юм а. За мөн тэдний санаа оноог судалгааны материалдаа тусган эмгэгтэн хэвлүүлж, барилгын салбарын ихтэй сургуулиудын сургалтын програмд ашиглах талаар анхаарч ажиллах юм а. Байгаль дээлтэй барилгын практикийг Монгол хөрсөнд буулгахаар зорж байгаа Switch төсөл 2016 он хүртэл хэрэгжих юм байна. Усыг цэвэршүүлэх, боловсруулах, хадгалах зорилт бүхий техник технологийн үйлчилэг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим зохион байгууллаа. Жилээс жилд хомсдож байгаа унтны усны нөөцийг хамгаалахаар дэлхийн олон улс ийм технологиг ашигладаг юм байна. Энэ харагдаж байгаа төхөөрөмжүүд усны эрдэс баялагийг шүүж стандартад нийцүүлэн зөөлөж боловсруулдаг. За говийнханд илүү тохиромжтой гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Учир нь говь нутгийн ус илүү эрдэслэг байдаг учраас зөөлөж боловсруулж хэрэглэх шаардлагатай байдаг юм байна. Энэ говийн ус нь маш тохиромжтой технологи нь мембраны технологи гэж байгаа. Уруу осмосын төхөөрөмж гэж манай мэргэжилтнүүд сайн мэднэ. Уруу осмосын төхөөрөмжөөр маш нарийн шүүлт хийдэг. Ионы хэмжээ нэгээр тэгэхээр тэр эрсдэлтэй ус маань эрсдэлт нь маш багасдаг. Унтны усны стандартыг анх үзээр олдог. Тэгээд тэр гарсан уруу осмосоос гарсан усыг хадгалах тусдаа манайхаар нэрж гэж ярьдаг те зэрдгүү гангаар хийсэн бак руу шахаад тэндээс хэрэглэгч рүү шахах насоостойгоо ингэж ирж бүрдлээрээ тоног төхөөрөмж ирж эд ангиуд нь ирнэ гэсэн үг. За харин энэ бол амьд бактери буюу бичил биетээр усыг цэвэршүүлэх Япон улсын технологи. Өвөл зүйний айлч нөхцөлд ашиглаж болох энэ технологиор бохир усыг шүүж, ахуйн хэрэглээнд ашиглаж болох юм байна. За хоногт 50-аас 40 мянган куб метр бохир усыг шүүж, хортой бодис эвгүй үнрээс нь салгах хүчин чадалтай гэж байна. Энийг бол бид энэ рүү хийгээд одоо ингэ хийчихэж байгаа гэсэн. Тэгээд хийгээд бол энэ бол үндсэндээ бол энэ наан бол одоо ус цэвэршүүлдэг юм амьд бактери бол байгаа. Тэгээд айраац гэж ярилж агааржуулт хийчихэж байгаа. Тэгээд энэ ус маань үндсэндээ 30 минутын дараа бол бүрэн цэвэршээд ямар ч өнөө танаргүй болоод энэ дотор байгаа доошоо тун цуусан юм бол харагдахгүй байгааз. Одоо энэ цэвэрлэх боломж дээр лаг тун гэдэг ингээд юм тунчдаг. Тэгээд энэ лагийг цэвэршүүлдэг усан дотор байгаа бүх бактерийг одоо бүх бохирдлыг одоо цэвэршүүлдэг ийм одоо технологи бол байгаа. Энэ бол Америкийн ногоон патентын технологи. Манай улсад усны хэмнэлттэй ийм дэвшилтэд технологиудыг нэвтрүүлэх талаар төрийн бодлогоор дэмжиж эхэлснийг салбарын сайд нь тодтогч байна. За мөн унтны усны нөөцийг хамгаалахад хөшүүрэг болгож тусгай журмыг батлуулахаар засгийн газар түргүүлжээ. Үйлдвэрлэлийн хэрэгжиж байгаа усны төлбөрийг бид нар нэмэхээр журам гаргаж байгаа. Айл өрх иргэдийн одоо хэрэгжиж байгаа усны төлбөр бол нэмэгдэхгүй. Тэр бол хуулиараа хөнгөлөгддөг. Үйлдвэрлэлийн хэрэгжиж байгаа усыг төлбөрийн нэмэхлээр өөрөө ирэхгүй үйлдвэрлэгч усаа гамнах хэмнэх баримлуу шилжих хэрэгтэй болно тийм ээ. Нөгөө төгөөр усыг дахин ашиглах, дахин хэрэглэх технологи чинь дэлхийд нэлээд төгсчөөд байгаа. Энийг Монгол бараг ашигладаггүй. Тэгэхээр Монголд одоо тэр усыг дахин эргэлтэнд оруулсан тохиолдолд тэр хэрээрээ хөнгөлт эдлэн нөгөө усны төлбөрөөс. Тэгэхээр эн чинь өөрөө ирэхгүй усыг дахин эргэлтэнд оруулах, гамнах хэмнэх баримлуу шилжих гэсэн үг байхгүй юу?
Усны хэмнэлттэй технологийн үзэсгэлэнг байгаль орчин ногоо хөгжлийн яам, усны үндэсний хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. За үзэсгэлэн маргааш хаалтай их юм байна. Түмэн олон өөрснөө. Тэгэхээр яаж бид усыг одоо хайрлах? Хариуцсан. Ганцхан нэг л бүтээгдэхүүн. Засгийн газраас санаачлан улсын хурлд өргөн барьсан газрын тухай багц хуулийн төслийн хилцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо. Энэ тухай мэдээллийн дэлгэрэнгүй хүргэе. Шинэ хуулийн төсөл газар өмчлөлийн асуудлыг ч илүү тодорхойлох юм. Тухайлбал орон сууц үйл хөдлөх хөрөнгийн доорх газрыг нь иргэдэд эзэмшүүлэх эрхийг нь хуульчилж өгөхгүй бол төр нэг л өдөр газраа авна гэдээ дайруул иргэд өмчөөрө хохирдог тохиолдлууд гардаг. Байшин нь үйл хөдлөх хөрөнгийн газарт харин газар нь тусдаа бүртгэлтэй байдаг. Өнөөгийн бүртгэлийн тогтолцоонд өмжилсэн газраа иргэд эдийн засгийн эргэлтэнд оруулж чаддгүй бас нэг шалтгаан болж байт юм байна. Ийм бүртгэлийг системчилж өмчлөх эрхийг нь тодорхой болгож өгвөл үйл хөдлөх хөрөнгийн зах зээл нь тухайн улсынхаа эдийн засгийн 25-аас 50%-ийг нь бүрдүүлдэг туршлага олон улс оронд байдаг юм байна. За олон улсын туршлагаар газрын харилцааг сайжруулахаар одоо төрөөс зарцуулж байгаа одоо $5 нь одоо манай судалгааны юу байна л да. Хувийн секторын эдийн засгийн үйл ажиллагаанд $95 бий болгодоо гэсэн. Тэгэхээр бол одоо энэ оновчтой бүртгэл энэ төрөөс хийж байгаа зохицуулалт сайн бүртгэл бол эдийн засгийг ямар ихээр дэмждгийг харуулж байгаамаа. Газрын тухай багц хуулинд хөдөө орон нутгийн тулгамдаг асуудлуудыг шийдэхээр төлөвлөж байна. Хөдөө орон нутгийн хувьд бэлчээрийн маргааны шийдэх нь газрын харилцааныхын цөм нь болдгоо. Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах гэж 10 гаруй жил маргасан улс төрчид энэ удаад бэлчээрийг малчтад зөвхөн ашиглуулах биш, малчтын бүлэг нөхөрлөлд эзэмшүүлэх эрхийг нь хуульчилж өгөхөөр газрын тухай багц хуулинд тусгаад байна. Бэлчээрийг эзэмшүүлэл гэсэн үг. Одоо эзэмшээгүй байгаа учраас бол тэрэндээ өөрөөсөө хандахгүй байна. Нэгдүгээр хил зааг нь тогтоогоогүй байгаа учраас үнэхээр тухайн малчин би хичнээн хон толгой малтай байвал энэ бэлчээртэй хор хөргөл урчруулахгүй юм ба гэдгийг мэдэхгүй шүү дээ. Эзэмшүүлээ гэдэг маань бол энэ бол таны бэлчээр. Энэ таны бэлчээр дээр бол 5,000 хон толгой байвал зохистой байна. Үнээс хэтрэх юм бол бэлчээртэй хор хөргөл урчруулах нэ гэдгийг цаасан дээр гэрээгээр нь заагаад өгчнө. За хоёрдугаарт бол ганцуд болоход байгалийн бэрхшээл учрахад бол бие биенийхээ нутг руу орох гарах эрх нь бас эрх үүргийн тусгаад өгчдөг. Ийм тогтолцоо руу ороход бол малчлал хүлээж авах нь гэдэг нь харагдаж байна. Газрын харилцааг тал бүрээс нь зохицуулахаар оролцсон 50 гаруй хууль өнөөдөр манад байгаа ч оновчгүй уялдаа холбоогүй явж ирснийг энэ удаад харин газрын тухай багц хуулиар нэг мөр цэгцэлнэ гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаамаа. Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэл эрхлэхэд тулгамддаг асуудлын нэг бол барьцаа хөрөнгөө улмаас зээл авах боломж хомс байдаг. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах, ажлын байр бий болох зорилгоор байгуулагдсан зээлийн батлан даалтын сан төрийн банктай хамтран ажиллагаар болж өнөөдөр сургалт зохион байгууллаа. Манай улсад 73,822 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 40,921 тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна. Баталгаа хөрөнгө байхгүйгээс болж зээл авч чаддгүй иргэдэд нэгэн том гарц бий болгож өгсөн нь зээлийн батлан даалтын сан байгуулагдсан явдал юм а. Энэ сангийн үйл ажиллагааны үр дүнд иргэд зээлийнхээ 40%-ийг төлөөд үлдсэн 60%-ийг нь төрөөр батлан даалгах боломжтой болж байна. Тэгэхээр засгийн газрын мөрийн хөтөлбөрт зээлийн батлан даалтын санг байгуулах замаар жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ гэсэн заалт байгаа. Энэ заалт энэ одоо зээлийн батлан даалтын сан гарснаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хангалтгүй байсан тохиолдолд төрөөс энэ батлан даалтыг гаргаж байгаа юм. Энэ батлан даалт гаргасны үндсэн дээр тэд өөрсдийнхөө шаардлагатай хүссэн зээлийг авах бололцоо бүрдэж байгаа юм. Энэ нь одоо цаашид өөрсдийн жижиг дунд үйлдвэрийг хөгжих, өсөн дэвжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих энэ чиглэлийг бол бизнесийн гол одоо бүтээгдэхүүн болгож ингэж явдаг банкыг бид нар сургаж ажиллах хэрэгтэй байгаа. Энэ хүрээндээ бол бид нар төрийн банктай хамтарч ажиллахаар одоо хамтын ажиллагаа маань эхэлж байна. Төрийн банк бол нийт зээлийн багцынхаа 40.5%-ийг бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бол зориулж зээл олгосон байгаа. Гэхдээ
Гэхдээ хүсэлт гаргасан хүн бүхэн зээл олохгүй бөгөөд зээл олох гэж байгаа банкны шалгуурыг хангаж цаашдаа үр ашигтай гэж үзсэн зээлд төрөөс 60% батлан даалт гаргах юм байна. Зээлийн батлан даалтын санд хүсэлт өгсөн иргэд илүү өндөр хариуцлага хүлээж зээлээ цаг тухайд нь төлж барагдуулах шаардлагатай гэдгийг холбогд халганы хүмүүс хэлж байна. Та бүхэндээ мэдээ танилцууллаа. Та бүхнийхээ маргаашийн ажил үйлс амжилт хүсье. Баяртай үзэгчдээ. Армысыздар, құрметті көрермендер, эфирде хабар, кезекті хабарымызды қабыл алыңыздар. Елімізде құрылыс саласы соңғы жылдары қарқынды дамып келеді. Олай болса, еліміз халықаралық құрылыс салу стандартты және тәрбиелерді зерттей бастады. Табиғатқа зиянсыз құрылыстың ең маңызды мәселесі құрылыстың материалының таңдауы дегенді халықаралық мамандар ерекшеледі. Швед елінің табиғат зерттеу институтының қаржыландыруымен жүзеге асып жатқан Switch жоба аясында Моңғолия мемлекетінде өндіруге болатын табиғатқа зиянсыз құрылыс материалдарын зерттеген. Зерттеуде пештен шыққан көлден құрылыс материалын жасауға болатыны анықталған. Осы зерттеуге қамтылған Улан-Батор, Эрдэнэт, Тархының жылу станцияларының жылында 1 миллиондай тонна күл шығатыны анықталған. Осы қалдықты қайтадан пайдалануға болатынын мамандар атап айтты. Көлді екінші рет пайдалануға болатыны зерттеуде анықталған. Көлдің адам денсаулығына ешқандай зияны жоқ, табиғатқа да зияны жоқ. Шведтен сырт Чехия елі де Моңғолияға зерттеу жасауда. Жоба аясында жасалып жатқан енді бір маңызды жұмыс ол құрылыс салушыларды табиғатқа зиянсыз құрылыс салатын халықаралық тәжірибемен таныстырып, олардың ой-пікірін тыңдау. Атап айтқанда, бастапқы рет осы оқытуға Құрылыс министрлігі, Ғылым технология университетінің мұғалімдері, мемлекеттік емес ұйымдар қамтылды. Жоба барысында 3 сатылы оқыту ұйымдастырылады.
құрылыс саласының басқармалары, дизайн шығарушылар мен құрылысшыларды оқытуға қамтып, ой пікір алмаспақпыз. Сонымен бірге олардың пікірін зерттеу материалдарымызға кіргізіп, кітап шығарып, құрылыс саласының жоғарғы мектептеріне бермекпіз. Табиғатқа ешқандай зияны жоқ құрылыс практикасын Моңғолияда жүзеге асыру үшін жұмыстап жатқан Switch жобасы 2016 жылға дейін жүзеге аспақ. Суды тазарту сақтауға арналған құрал жабдықтар көрмесі Моңғолия ұлттық сауда өнеркәсіп орталығында ұйымдастырылды. Жыл өткен сайын азайып бара жатқан су қорын сақтауға көптеген мемлекеттер осындай технологияларды керектенеді. Ал бұл елімізге әзірге кіріп келе берген жоқ дейді қатысты мамандар. Мына сіздердің көріп отырған құрал жабдықтарыңыз суды сүзіп, стандартқа сай жұмсартып тазартады. Бұл құрал қоб өлкесіне тіптен керекті көрінеді, себебі қоб өлкесінің суын сүзіп, тазартып керектенуге тиісті екен. Мынаны осыған өстіп құямыз, содан мынаның ішінде су тазалайтын тірі бактериялар бар деген сөз. Осы суымыз 30-40 минуттың ішінде тазаланып шығады. Мынау Американың құралы болып отыр. Елімізге осындай құрал жабдықты кіргізу саясатын ұстана бастағанын сала министрі атап айтты. Сонымен қатар су қорын сақтауға себеп болдырып, арнайы шешім қабылдауды үкімет орнына ұсынған. Өндірістердің керектенетін суының бағасын қосатын шешім шығардық. Ал отбасы, жай семьялардың тұтынып отырған су бағасы қосылмайды. Өндірістің су бағасын қосқанда өндірістер суды көтіп, аз керектенетін болады деп ойлап отырмыз. Осы технологияны пайдалансақ, еліміздің су қорын қорғауға аз да болса да әсер етеді. Суды үнемдеу технология көрмесін Табиғат жасыл дамыс министрлігі, Су ұлттық ұйымы, Моңғолия ұлттық сауда өнеркәсіп орталығы бірлесіп ұйымдастырды. Көрме ертең аяқталмақ. Өкімет орнының бастамасымен парламентке ұсынған жер туралы заң жобасын талқылау бүгін үкімет сарайында болып өтті. Жаңа заң жобасында малшылардың еркін одағы, жайлау үлестіру, жер мәселесі қатарлы мәселелер шешілмек. Осы туралы толығырақ ақпаратты қабыл алыңыздар. Жаңа заң жобасына жер иемдену мәселесін анық болдырады. Атап айтқанда, пәтер үй жылжымалы мүліктерді азаматтарға иемдендіру мәселесін анық заңға белгілеп бермесе, үкімет жалғыз күні жерін алып ап, азаматтар зиян шегуі мүмкін болып отыр. Үй жылжымалы мүлікке жері басқа тізімде болса, бүгінгі тізімде жеке меншік жерін экономикалық айналымға кіргізе алмауы әбден мүмкін. Ал көптеген мемлекеттерде мемлекеттің осыған кіргізген $5 кірісі экономикада $95 болып өседі дейді қатысты мамандар. Халықаралық тәжірибелерге сүйене отырып, жер мәселесін жақсартуға арналған $5 қаржыландыру $95 болып өседі. Мемлекетіміздің тізімі жақсарса, осы мәселеге еліміз қаншалықты назар аударатыны көрінеді. Жергілікті жерде жайлау мәселесін шешу өте маңызды. Жайлау туралы арнайы заң шығару үшін 10 жыл дауласқан саясаткерлер осы ретте малшыларға пайдаландыру үшін емес, малшылардың тобын, қауымдастығын құру заң жобасына енгізілген. Бір сөзбен айтқанда жайлау иемденеді деген сөз. Бүгінгі таңда малшы қауым мен сондай малым бар, осындай малға осынша көлемді жайылым жер керек дегенді жақсы білмей отыр. Мысалы, сіздің 5000 малыңыз бар, сіз осынша жерді иемденуге тиіссіз дегенді де білмей отыр. Жер мәселесін жан-жақтылы шешетін елудей заң бар болса, осыны осы реткі заң арқылы түбегейлі бір жүйеге кіргізіп шешетін болды. Шағын және орта өнеркәсіп бизнес иемденушілерге кездесетін мәселенің бірі ол қаржы мәселесі. Сондықтан осы мәселені шешу үшін несие кепіл қоры мемлекеттік банкамен бірлесіп, азаматтарға жеңілдік тудырып отыр. Осыған байланысты банка қызметкерлеріне бүгін оқыту болып өтті. Елімізде барлығы 73822 шаруашылық бірлігі бар. Оның 40921 тұрақты іс қызметін атқарады. Несиеге қоятын мүлкі жоқ шағын орта өнеркәсіп иемденушілер бизнеспен шұғылданушыларға үлкен мүмкіндікті осы несие кепіл қоры туғызып отыр. Осы қор көмегімен азаматтар несие алып 40%-ын өздері төлеп, ал қалған 60% кепілін мемлекеттен көтереді. Осы несие кепіл қорын ашып жұмыстатқаннан шағын және орта өнеркәсіпке мемлекет үлкен мүмкіндік ашып береді. Мемлекетімізден осылайша шағын орта өнеркәсіпке көмек қолын созса, азаматтардың өмір тіршілігі жақсарады деп ойлап отырмыз.
Бүгін осы кепілді мемлекеттен шығарып береді, ал осы ортаны мемлекеттік банкамен бірлесіп тудырып отырмыз. Бүгін мемлекеттік банка қызметкерлеріне осы несиені азаматтарға шағын өндірістерге беру туралы оқыту болуда. Ал кейін біздің қормен бірлескен басқа да банкілермен бірігіп жұмыстайтын боламыз. Алайда барлық азаматтарға ол несие беріле бермейді. Несиені алу үшін қатысты банкінің талаптарына сай болып, кейін пайдалы деп банкі көрсе осыған қамтуға болады. Несиенің кепіл қорына өтініш шығарған азаматтар өте жауапкершілікті болып, дер кезінде несиені төлеп отыруы керек дейді қатысты мамандар. Қазақ халқының ұлыстың ұлы күні Наурыз мейрамына орай Unitel компаниясы Қазақстан Республикасындағы туыс туғандарына 88 төгірікпен сөйлесетін мүмкіндікті туғызып отыр. Наурыздың 21 күні күнмен түн теңесіп қазақ халқының Наурыз мейрамы басталады. Unitel компаниясы Наурыз мейрамына орай қазақ халқына арнап Қазақстан Республикасына 88 төгірікпен сөйлесетін мүмкіндік беріп отыр. Сіз жақындарыңызбен қарым-қатынаста өмір сүріп, ағайын туыстарыңызға сөйлесіңіз. Қазақстан халқының барлық қазақтарға Наурыз мерекесі құтты болсын айтамын. Және де Unitel группінен жүргізіп жатқан Қазақстанға 1 минут 88 төгіріктегі 88 төгірікпен сөйлесетін болғанына ризамын. Үнемі жаңа сыйлық шығарып тұратын Unitel компаниясы қазақ халқына арнап Наурыз мейрамында ғана емес, жұлдызшамен Қазақстан Республикасына арзан бағамен сөйлесетін мүмкіндік тудырып отыр. Бір ай бойы жұлдызшамен сырт елге жалғағанда 30 минут сайын Қазақстанға 10 минут тегін сөйлесу және 30 хат жазады. Ұзақтағы туыс туғандарыңызға осылайша күнделікті байланыста болыңыздар. Осымен кезекті хабарымыз аяқталды. Келесі хабарда жүздескенше аман сау болыңыздар. Аргын тооллын 2013 оны 3 дугаар сарын 22-нд баасан гараг. Бэлгийн тооллын 10 5 шар мөнгөтэй улагчин гахай өдөр. Наран 7 цагт мандаж 19 цагт жаргав. Тухайн өдөр хон жилтнээ альва үйлийг хийхэд эерэг сайн ба. Бар туулаа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдв үйлд хянамгай хандаж биеийн эрхэлвштэй. Эл өдөр гэмтнийг шийдэх сүм дугныг сэргээх нялхсын хурим хийх хэмрийн дарцаг алхахад сайн. Удаггаар хөлөг дижээх ууловоо дахихад муу. Өдрийн сайн цагт үхэр, луу, мөр, хонь, нохой, гахай болоо. Холгозор яваараа төгсөд урагш мөрөн гаргуул зогстой. Үс шинээр үргэлэх буюу засуулбал эрч хүч ихснэ. Синхрлээс хараш үзэгч та бүгдэд энэ өдрийн мэндийг ялтгаж бүрэ даянгаараа бэлтгэх мэдээгээ хэлж байна. Манай хүрээндээ барилгын халбар хуулишлуудад өршөмтэй хөгжиж байна. Тэгээ хаш нэр баригдаж байгаа барилгуудыг байгаль орчинд хан өршөм хүчинд хэмнэлттэй барих олон гүрний туршлагаа манай барилгын халбарынхан худалдаж эхлэв. Байгальтай элдэ барилгын хамгийн чухал юм барилгын материалын хонголт гэдгийг олон гүрний мэргэжилтэнгүүд онцолж байна. Швед гүрний байгаль орчин худлын институт санхүүжилтээр хэрэгжиж байгаа Свич төслийн хүрээнд манай гүрний үйлдвэрлэх боломжтой байгаль орчинд хор нөлөөлгүй барилгын материалын худлан байна. Худалдааны өртөнд зоохон хагардаг өнөөр барилгын материал үйлдвэрлэхний тохиромжтой тогтоон байна. Энэ худалдаанд хамрагдан Улаанбаатар, Эрдэнэт, Дархны дулааны сахилгаан станцуудаа жилдэд унжаар 1 сая орчим тонн өнөө гардаг болохны тогтоогдсон байна. Энэ хаягдлыг дахин боловсруулах ашиглах бүрийн боломжтой гэдгийг худлаашдаг хөөрш байна. Үнэхийн хаягдл өгтөгдхөн чим хада бодий дахин ашиглана гэнэг. Үнэхэ хүнээ бид ямар ч хор нөлөөгүй. Монголын өндөнөө наривчлан шинжилгээ хийж байна. Одоо ямар ч бодогдхөн үйлдвэрлэж эхлэегүй байна л да.
Төслөө хүрээнд хөгдөж байгаа бааныг шухал ажиллагаа барилгын халбарынхны байгальд ээлтэй барилга барих олон гүрний туршлагатай танилцуулах тэдэнэ ханаа оноо сонсох юм байна. Тухайлаа эхний шатны энэ хургалтанд барилга яам шинжлэх ухаан технологи хургуулын эрдэмтэн багш нар төрийн бус байгууллага удирдлагууд хамрагдаа. Төслөө хүрээнд 3 шатны хургалтад явагдах. Барилгын халбарын удирдлагууд зураг, захиан бүтээгчид болон барилгачтай тууд нь хургалтанд хамруулж ханал бодлыг хуваалцах юм. Мөн тэдэнэ ханаа оноёны худалдааны материалдад тусгаж, өмхөтгөж, хөвлүүлж, барилгын халбараа ихэдэд хургуулдаг хургалтын програмд ашиглах талаар анхаарч ажиллах юм. Байгаль дээлтэй барилга практикийн Монгол хүрээнд буулгахаар зорж байгаа свич төсөл 2016 он хүртэл хэрэгжих юм байна. Ухнаа сэвэршүүлэх, боловсруулах, хадгалах зориултай техник технологи өсгөлний Монголын өндөөний худалдаа үйлдвэрлэлээ тэхэмдээ схем байгуулаа. Шилээ жилд хоохотож байгаа өндөөний хүнээ нөөцийг хамгаалахад дэлхийн олон гүрэнд ийм технологи ашигладаг. Харин манай гүрэнд тиймш хай нэвтрээгүй байна гэшие халбарайхан хөөрш байна. Өнө харагдаж байгаа төхөөрөмжүүд ухнаа эрдэс баялагын шүүш стандартанд нийсүүлэн зөөлөж боловсруулдаг. Говьяханд илүү тохиромжтой тайлбарлаж байна. Уширны говийн нутгаа илүү эрдэслэг байдаг учраас зөөлөж боловсруулж хэрэглэх шаардлагатай байдаг байна. Өнөөний ингээд хөшгөөд наан нь ухас сэвшүүлдэг амьд бактери байх. Чигээд ухас сэвшүүлдэг агааржуулдаг хөшгөө. Уханд байгаа бүх бохирдлын 30 минутын дотор сэвэрлэшгэ. Харин энэ амьд бактери буюу бишл биетээр ухас сэвшүүлэх Япон гүрний технологи. Өвөл зүүнээ аль нөхцөлд ашиглаж болох өнний технологиор бохир хувийн шүүж ахын хэрэглээнд ашиглаж болох юм байна. Хоногт 50,000 куб/метр бохир хувийн шүүж 20 бодис эвгүй өнөрөөн халгах хүчин чадалтай гэж байна. Манай гүрэнд ухнаа хэмнэлтэд ийм дэвшилт технологиудыг нэвтрүүлэх талаар төрөө бодлогоор дэмжих хэлэнэ халбарын сайд нь тодтогдож байна. Мөн унданы ухнаа нөөцийг хамгаалахад хөшөөрөг болгож тусгай журмыг батлуулахаар засгийн газарт хүргүүлэн байна. Үйлдвэрээ хэрэглэж байгаа ухны төлбөрийг бүгдийг нэмэхээр шуурм гаргаж байна гэж. Айл санаа хэрэглэж байгаа ухны төлбөр нэмэгдэхгүй. Үйлдвэрлэлээ төлбөрийн нэмэха өөдөө яалташгүй ухнаа хяналтад тавих. Монголд хоёрын дахин хэрэглэлтэнд оруулахаа төр шигээр ухны төлбөрөө хөнгөлт тавих. Ухны хэмнэлт технологи өсгөлний байгаль орчин ногоон хөгжлөө яама ухны өндөөний хороо Монголын өндөөний худалдаа үйлдвэрлэлээ танхим хамтарч схем байгуулаа. Үзэсгэлэн маргааш хаалт яхах юм байна. Засгийн газраа ханаашлан улсын их хурлд өргөн барин газрын тухай багсах хуулийн төслийг хүрлдэн мөнөөдөр төрийн ордонд болоо. Шинэ хуулийн төслийн гол агуулгын маршрутын хайн дурай холбоо нөхөрлөл бэлшээрийн эзэмшүүлэх газрын харилцаатай холбоотой аливаа шийдвэр төрийн захиргааны албан тушаалтнууд биш зонууд олон түмний оролцоо нэмэгдүүлэх газар ашиглалтын эдийн засгийн өрийн өгөөжтэй болгоход шиглэн эрхэсвэн зохицуулалтын тусгаж өгөнөөр онцлог юмх. Газрын тухай багсах хуулийн хөрлөдөөний гандима ишид орчнараа хурлажлагнаа хүргэж байна гэв. Шинэ хуулийн төсөлд газар өмчлөлийн асуудлыг өлөө тодорхой болгох юмх. Тухайлаа орон сууц үйл хөдлөх хөрөнгө доорх газрын зоноотой шимшүүлэх, эрхийн хуульшилж өгөхгүй хаа тэр нэг л өдөр газраа авнагад дайраа зоноод өмшөөрө хохирдог тохиолдлууд байдаг байна. Байшины үйл хөдлөх хөрөнгө газартай газрын тусдаа бүртгэлтэй байгаа мөнөөгөө бүртгэлээ тогтолсооны өмчлөн газраа зонууд эдийн засгийн эргэлтэнд оруулж шатахгүйг байха нэг шалтгаан болж байгаа юмх. Харин олон гүрэнд газрын харилцааны зөв зохицуулалтаар түрээхэн $5 хөрөнгө оруулалт эдийн засагт $95 бий болгодог гэж мэргэжилтэнгүүд хөөрж байна. Олон гүрний туршлагаар газрын харилцааг хайжруулахаар төрхөө зарцуулж байгаа $5-ийн манай худалдааных байна. Хувийн сектор эдийн засгийн үйл ажилд $95 бий болгодог юм байна. Энэ ха төрхөө гарч байгаа эдийн засгийн бүртгэл хайн байгааны харагдаж байна. Хөдөө нутгийн хувьд бэлшээрэ маргааны шийтгэний газрын харилцааны гол сүмний болдог. Бэлшээрэ тухай буяа дахан хууль гаргах гэж 10 жил маргаан улс туршид энэ удаад бэлшээрэ маршрут зөвхөн ашиглуулах биш маршрутыг бүлэг нөхрөлд эзэмшүүлэх эрхийн хууль шишгөөр газрын тухай багсах хуулинд тусгаад байгаа юм ха.
Бүшэри эзэмшүүлийг гэнг эзэмшээгүй байгаа ширхай трендээ хайхан ханахаагүй байна. Бүшэрэ загийн тогтоогоогүй байгаа ширхай машин хөдөн толгой малтай байхад бүшэрд хорох хөрөл ушруулна гэж бодохоогүй байна. Ганцуудаа болоход баха асуудал гарах. Газрын харилцааны тал бүрийн зохицуулдаг 50 оршин хууль өнөөдөр байгаа шаанвшгүй уялдаа холбоогүй явж ирхэний энэ удаад газрын тухай багц хуулиар нэгмөр сэгсэл хөгжүүлэх хэсгийн үзэж байгаа юм хаа. Шишиг дунд уялдуурал бизнес эрхлэгчтэй хувьд уялдуурал эрхлэхэд тулгамдан асуудлаа нэг хаа барьсаа хөрөнгөн уламхаа зээл авах боломж байхгүй байдаг. Кигаха шишиг дунд уялдуур бизнес эрхлэгчдийн дэмжих хөдөлмөр эрхлэлтийн урамшуулах ажлаа байр бий болох зорилгоор байгуулагдсан зээлэ батлан даалтай санкт хүрээ банктай хамтарч ажиллаж мөнөөдөр хургалдах схем байгуулаа. Манай хөрөнд 73822 аж ахуйн нэгш бүртгэлтэй байдаг хөтөлгөө байна. Энэ нь 4,921-ийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байна. Баталгаа хөрөнгө байггүй хавж зээл авч шатхаггүй санууд нэгэн том гарс бий болгож өгнийн зээлэ батлан даалтай сан байгуулагдсан явдал юм хаа. Энэ сангаа тоолсатаар зоноод зээлэнгэ 40% төлөөд үлдэн 60% төрөө батлан даах боломжтой болж байна. Өнөө батлан даалтай сан гарахнаар шишиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид зээл авахыг хүсэн шаа барьсаа хөрөнгөгүй байгааха төрөө батлан даалтаа гаргаж байна. Ийхнэр хүсэн зээл авах боломжтой болж байна. Чимхата энэний хөгжих боломжийг бүрдүүлж байна гэдэг. Манай сантай хамтарч ажиллаж байгаа банкнууд зээл авах боломжийн нэмэхнэр банкны хөрөнгө зээл өгөх боломж нээгдэх. Бүдэ зээлэ батлан даалтай өөрчлөлгөөгөө эхлүүлэх бүх бүлтгэл хэрэгжээд байна гэдэг. Өхний ажинд төрөө банктай хамтарч ажиллах ажил мөнөөдөр хуралдаар эхэлж байна. Удирдах схем байгаж ажиллах зоноод хургалдах схиогоод явж байна гэдэг. Чихдэ хүсэлт гаргахан сон бүхэнд зээл олохгүй. Зөвхөн зээл олох гэж байгаа банк үр ашигтай гэж үсэн зээлд төрөө 60% батлан даалт гаргана гэдгийг албаны зоноод хөөрш байна. Зээлэ батлан даалтай сандаа хүсэлт өгөн зоноод өлийн өндөр хариуцлага хүлээж зээлийн цаг тухайд нь төлж барагдуулах шаардлагатай гэшие холбогдох албаны зоноод хөөрш байна. Мөнөөдрөнгөн мэдээ энд хүрээд өндөрлөж байна. Өглөөдрөнгөн мэдээгээр эргээд улсыг хайхан амраархтэй баяртай.
Амар жагычлар бе эргэн хүндлэг өргөжлөр тэр бүгдээ эмэнжи телевизэнд бадалда бэлэткен хижээг мэдээсэн дамжидап турбис. Бистэн гүрнэдэ сонгож жылдарда дудаг адар гүштэг хөгжөв турар. Энэ жалзаас жаананд утнып тураа дудагларны бодисгаа элдэг. Эрчим бүшгээ хэмнэлдэг хэрэглэр уран гүвэлэстэн шэнэлдээсэн бистэн дудаг адарны ажилдагчлаар судалаа бэгэлэдэ. Бодисгаа элдэг дудагны нэг жугуулла жуулы болса дудаг материалдын сонголтоо дэг гүвэлэстэн эргэжилтнэр айтып турлаар. Швед улстын бодис хүрээлэл судлаадын институтын санхүүснэн хэрэгжив турар. Свич төлөвлөл өдөрв бистэн улсқа бүдрээр аргаалык бодисгаа хорон уржиг жоқ дудаг материалдын судалаандар. Судалаашқының дүгнэлінде хообаңның күлнен дудаг материал бүдрээр аргаалык деп тоқтатқан. Бо санаашқынға Хамаржан, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Изэг жылының станцларының бір жылда ортыманын бір сая ажиг тон көмір өніп тұрарын тодоратқандар. Бо артынжықты қаттап болыпсыратып, ажиглар онжа толы аргаалык деп судалаашылар көріп тұрлар. Күл болса хог боп турар бүдүмел. Оны каттап ажиглар технологтор көбөй турар. Күл база күжүнү мага бодунга хорон жок. Андызында Швед улустан катышып, шинжилел ажил кылып турар. Ажил керек удабайнын керек жер үйелер чоошкула болурлар. Төлөвлөл өдөрүп калтынып турар база бір чогулла ажил болса дудук атыр бойдуска ээлдик дудук тутар. Көбөй улустун туршулгусунга таныштырар. Оларны сагыш поталын тыңнар өргөн. Тодорадыр болса башкы жаданын бо öğretilgege дудук ям шинжилел уган технологтун сургуулдун эрдемтен башкалар болгаш төрөнүн эбес тургузуунун отуртулгулар Хамаржан. Төлөвлөл өдөр бүч чадалык öğretilge жортунан дудук атырынын отуртулгулар дудугнун жорук төлөвлөлүн жорор улустар болгаш дудукчуларны тус öğretilgege хамартып санал поталын үлежип турарбыз. Казааларны сагыш поталын санаашкынын материалдарынга дурумжутуп, редакторладып, парладып, дудук атырынын улуг болгаш дээди сургуулдарынга öğretilge программага ажылар тугайында абарамжалык ажылдарбыз. Бойдуска элдик дудугнун практыгын мол хүрезинге дурумжулар үчүн соруп турар. Свич төлөвлөл 20 жылга жедир хэрэгжир боп турар. Соңна арыглар, болупсыратыр, катаглар сорулгалык техник технологтун делгилге молтун задык саарылга ажлагай бүдүрлүгө өргөзүнөн чогатып жорткан. Жылдан жылда бичелеп турар. Соңнун жондузун гаңбалар үчүн делегейнин гүвэлис көрүнө бо техник хэрэгселди ажыглап турар. Харын биздин улуста амдазында бо техник жок турар деп атырынын ажылдакчылары айтып олурлар. Бо көстүп турар техник болсо соңнун эрдес пайдан шууп, стандартка дүүштүр жымжадыр болупсыратыр. Хобу журттун журттакчыларынга аяннык тааржыр деп тайлбарлап турар. Уюр хобу журттун суу эрдестик турар үчүн жымжадыр болупсыратыр шаардамжалык турар иргин. Хобунун соңга тааржыр технолог болсо мембрамдык технолог деп турар. Бон жүдек болгош кадык сугларны жымжатып, үйө жаталык ажылдар улуг негелгелик. Бо болсо биздин улуста жан эптирип турар технолог. Харин бо болсо дэрэг бактерини гиптик биче мага ботто суңну арыглар Япон улустун технолог. Кыш жайнын кайда уезинде ажыглап болор бо технологту жүдек суңну кереглеп болор. Күндө беженин 4000 куб метр жүдек суңну шууп, хораннык элементи тап, эп жок жотты жидирер күш аталдык деп турган. Биздин улуска суу кемнер бо гептик тепшилтелик технолог нефтиредир тугайында төрөнүн бодамжасын деткип баштап турарын атырынын сайты онзолап айтып турган. База жер суңнун жондузун каңбаларда таянгыш кылдыр тускай жүрүн бадылар үчүн жазак жерге өргүк берер деп турар. Бүдүрүлгелеринин кереглеп турар соонун төлөбөрүн немер деп биздер журум үндүрөр турарбыз. Ал өрөгө журттакчылардын соңунун төлөбөр немешпес. Ону болса хойлун коруп турар. Бүдүрүлгелерде кереглеп турар соңунун төлөбөрүн немер болса алар үскө арга жокко суун камны бегелер. Бир сөзүн айтыр болса сууну каттап ажыглар, кереглер технолог делегейде улук тарап турар. Барганы мол улуска ажыглап айнандырар. Бүдүрүлгелер сууну каттап тескиндирип кереглер болса суунун төлөбөргө жийгелиги көргүзөр аргалык болор. Орта айтырда сууну камнар каттап кереглер аргага кирер деген сөз. Бу кемнер каттап кереглер аргалык технологтун делгилгесин бойдус күрөдөл ногон күгжилдө ям. Соңнун үндезинин хоро, молтун үндезинин садык саарылга өргөзү катышып, жоготуп жорткан. Делгилге эртен каашкынын кылыр деп турар. Жазак жерин сагыштап, улустун улуг хуралга өргүк берген жеринин дугайында баксы хойлтун сөмөлөшкүн чуга бүгүн төрөнүн үргезинге бо берди. Жаг хойлтун төлөвлөрүн жогулла сорулгазы болса, малчынарын эки туразынан катышып тургузган өрлөшкүн болгаш хоршоолул. Эштелге одар белжерини ээледир, жеринин харылса холбоглук кандык бир шейтбирлерге төрөнүн жагырганын албан дужалдыглар эмес. Журттакчылар улус көптүн киржилгесин эмештирер жер ажырлалды эт жазакка холбоп, экичилерге угуланган хойло эрге өрөдүңнүн тааштырылгасын